яагаад ухамсарт амьдралынхаа тэн агасыг Улаанбаатарын замын төвчрэлд өнгөрөөж ийн гэж бодож байна. Авилгалаар цэцгэлсэн газрын 8 айл бүрийн цонхыг хааж, бөөгнөр шаваарлсан цементийн ширэнг бүглэж оргисын тэр гарцнуудыг чинь. Гадаад дотоодод мэрэгжил эзэмссэн мэдлэг боловсролтой залууч яагаад газрын үүдсэ гэж ажил хайж анкет бүглэж яваа юм бэ? Мэрий чармах тусан бизнес чинь дампуурч мэрэгжлийн яналт дээр асуудалтай байна уу? Хэлтсийн даргийнх нь оймсонтой авчулдаг $20,000 чи хийж чадаагүй юм чинь аргагүй шүү дээ. Төрийн албан хаагчийн төв яравгар царай. Төвгшөөсөн удаан яриа. Хүнд суртал гаргаж хүсэл төрөгдлийг чинь хойш тавьж байвал ашиг сонирхол нь өөр газар авилга хахуул нэгж байна чамаас. Ингээд ярил их юм би 60 тэрбум жидүү офшор жаргалтай Улаанбаатар өндөгт орчуулах хөтөлбөр Дубайд хийсэн оюутлогон гэрээ. Дундуур нь завьсан Эрдэнэтийн 49%, Чингис Самурай бонд, Хөгжлийн банк Ассемийн уулзалт, цэвэр агаарсан салхитын мөнгөний орд шүүгч нарын хэрэг. Энэ бүхнээс болж 11.9 их найт төгрөгийн хохирол энэ улсын эдийн засагт учирсан юм. Энэ үхэндээ гэхэд Монгол улсын жилийн төсөв 10 их найт. Энэ бол чи бидний татвар төлсөн мөнгө. Улсын төсвөөс их мөнгө усан тайсан чулуу шиг болж. Улсын төсвийг хэн захиран зарцуулдаг юм бэ? Төрийн албан хаагч. Монгол улсад 192,000 төрийн албан хаагч байна. Энэ хүмүүс эх орныхоо төлөө үнэнчээр зүтгэж эрдэм чадлаа зориулах тангарагтай. Өргөсөн тангарагаас нцагч. Өргөсөн шиг хуулц шиг нэгэнтэй бид өстөн дайсан шигээ тэмцэх үүрэгтэй. Төрийн төлөө хотон шиг чадвартай туурч. Төв шудраг эрхэм байж төгсгөлгүй асууж шаардаж. Төлсөн татвар төрийн албан хаагчаа хянахгүй юм бол төсвийн мөнгө ёолтгүй юм. Чи бол авилгатай тэмцэх газар. Яг одоо 110 руу залга. Ягштал мөт шалга мэдээл.